3 4 жилийн өмнө нэг урлаг соёлын залуутай танилцаад эхлээд найзууд байжгаад сүүл рүүгээ нэлээд хайр сэтгэлийн холбоотой болсон. Одоо бол нэлээд карьертэй явж байгаа залуу байдаг. Нэгээ бүр маш их ойлгодог, байнга кино үздэг, угаасаа кино үзэх маш их сонирхолтой. Тэр хүн манаас нэг урлагийн хүн байсан болохоор би бас маш их ойлгодог байсан. Тэр хэмжээгээр бас намайг маш их хүндэлдэг, сонирхол маш нэгтэй залуу байсан. Урлагийн хүн болохоор студи дээр маш их цагийг найзуудтайгаа ер нь бол өнгөрөөдөг. Тэгээд яг тэр үеэр төрсөн өдөр нь болгож исэн. 12 өнгөрөөгөөд ер нь бол очие гэж бодоо сюрприз барих гайд бэлэг аваад студи дээр нь яваад очисон чинь яг тэр байнга цуг байдаг найзтайгаа амар эвгүй байдалтай зогсож исэн. Тэгээд ер нь бол өмнөөс яг гадралж байсан ч гэсэндээ яг тийм байдалтай яг нүдэрээ болвол харсан. Одоо бол тэр хүнтэйгээ ямар ч холбоогүй байдаг. Тэр үеэс огт холбоогоо тасалсан. Яагаад гэхээр тэр хүнийг ч би ойлгож байгаа. Тэр залуу тэгээд тэр явдлаас хойш чамтай дахиж холбоо барих гэж оролцсон нь холбогдсон юм. Тэр явдлаас хойш над руу зөндөө залгаж холбоо барих гэж зөндөө хичээсэн. Би болохоор өөрөө огт хүсээгүй бас тэр хүнийг ойлгож байгааг юм бас ер нь бол шинж авах гэж би бол бодож байгаа. Тэгээд дахиж холбогдоогүй бүх дугаар хамаг юм блок хийсэн байгаа.